Бериягийн тухай. Бүхнийг дийлэгч ардын комиссар баригдмагцаа өөрийнхөө ажлын өрөөнд цааслуулсан гэж Лавренти Бериягийн ойрын хүмүүс гэргий хүүн баталсан байдаг. Эрт цагийн энэ сайхан байшинд одоо Оросд суугаа Түнисийн элчин сайдын яам байрладаг юм. Тэгээд одоо ажиллаа хийж буй төдийгүй амьдарч байгаа энэ байшингийнхаа өнгөрсөн түүхэнд хэрхэн ханддгийг нэгэнтээ элчин сайтаас сонирхоход хошигнох авьяастай тэрбэр. Би энд тайван амгалан унтдаг. Бусдын сүнс сүдэр ая тухайг юм алдагдуулдаггүй гэж хариулсан байдаг. Энэ байшинд үнэхээр айл гэрийн ая тухтай налгар байдал ноёлж байсан юм билээ. Бериягийн гэргий Нина Гигечкори хотоос гадагш байх сайтар хамгаалагдсан байранд олон жил амьдарсан аж. Максим Горкийн аж охинтой гэрэлсэн хүү Сергон тусдаа суудстай байв. Сергогийн эхнэр Марфа Пешкова хадам эцгийнхээ тухай дурсан. Түүнийг өглөө цуслангийн байранд ирэхэд бид бүгд сэрнэ. Тэр ирмэгцээл үлгийтэй хүүхдийг аваад иргэн. Берия ач нараа өөр дээрээ суулгасан тэрэгэн цуулгаад түрээд явж буй зураг олон бий. Түүнийг баривчилсны дараа тэр бүх зургийг надаас хурааж авсан гэж ярьсан байдаг. Бериягийнхан заримдаа Москвагийн төвд байх том байрандаа цуглахад энд налгар тайван хөгжил цэнгэлтэй инээд хөөр хүүхдийн цаваа дуу хадаж байсан гэдэгт хэн эргэлзэх вүлээ. Гэхдээ хүчээр ийш навчирсан хэд хэдэн залуу эмэгтэй амьдрал чухам энэ байшинд унтлагын өрөөнд сүрсэн үн юм. Энэ тухай яриа хэдийн Москва даяар тарж байсан ч Берияг шүүх үед л уг үйл явдлын баримт нотлохоо олдсон гэдэг. Бериягийн гэр байх Москвагийн энэ хэсэгт шоронгийн хонголд тамлуулан зовох хүмүүсийн шаналланд дуу сонсогдож байсангүй. Ленины хамтран зүтгэгчид, Ахмад большевикууд, маршлууд, зохиолчид цэргийн онцлогдохсдын талаар ч энд яриа хөөрөө болдоггүй байв. Сталин өөрийн үнэт сайдын гэрт хэдэнтэй зочилж гэрийн эзний эрүүл мэндийн төлөө хундаг өргөж байлаа. Сталиныг амьд байхад Лавренти Павловичийн эрүүл мэндэд үнэндээ юу ч занал хийлж байсангүй. Берияг цаазалсны дараа энэ хүний амьдрал албан тушаалын шатаар хэрхэн өгсөн талаар нь олон янзын таамаг гарч иржээ. Бүхнийг дийлэгч ардын комиссарын удам угсаа нь еврей гаралтай байсан гэж Германд амьдардаг зөвлөлтийг судлаач Абдурахман Авторхану нотлсон бий. Тэрбээр энэ нотлохдоо Берия гэдэг үгийг эртний еврей хэлнээс өрөвлвөл азгүй хүү гэсэн үг хэмээн иш татжээ. Лавренти Павлович өөрөө гарал үүслээ төдийлөн хайхардаггүй нэгэн байж. Тэрбээр хүмүүсийг шоронд суулгаж цааслахтаач тэдний гарал угсааг нь огт анхаардаггүй байв. Берия хүчирхэг байсны нууцыг түүний өөрийнх нь хувийн чанарт байсан гэж зарим судлаач үздэг нь том алдаа юм. Берия яагаад анхны социалист улсын хэлмэгдүүлэгч машины залуур дээр суусны учрыг олохын тулд тухайн дэглэмийн үнэнч зарц зандалчдыг ус түүний үзэл санааны удирдагч үүсгэн бий болгогчийг нь судлах хэрэгтэй юм. Бүх Оросын онцгой комиссийн анхны удирдагч Феликс Держинский, Вячеслав Менжинский нар захалгаан цэвэрлүүлэгч байгууллагын удирдлагад ирэхдээ мэргэжлийн хувьсгалчд байв. Держинский язгууртан гэрүүлээс гаралтай бол Менжинский нь их сургууль төгсөж эрх зүйчийн боловсрол эзэмссэн нэгэн байлаа. Тэдний амьдралын нэгэн хэсэг нь хөлийн чандад өнгөрсөн, гадаад хэл сайн мэддэг, боловсралтай хүмүүс байсан юм. Гэлээч тэд олноор нь хэлмэгдүүлэх гэмт хэрэгт итэвхтэй оролцсноос нэр хүнд нь унсан. Тэдний халааг авсан Генрих Ягота боловсралгүй итгээд байсан төдийгүй эрх биш уншиж гарын үсгээ зурчилж чаддаг байсан болов. Тэрбээр олон мянган хүнийг цаазын тавцан руу илгээх тамга дарж байсан. Николай Ежов 3 дугаар ангилд өгссөн ойдлчны газар ажиллаж байсан хүн Сталины сонголтыг гайхмаар Генрих Ягота, Николай Ежов нар дүүрчгсэн гаж томтон атисэн биетэй халуурчд байв. Ежов 151 см, Ягота нь 146 см өндөр байсан юм. Тэд ялзарсан хүмүүс байсан нь баригдсны дараа нь тодорхойлсон аж. Ягота нь Максим Горкийн бэртэй бие сэтгэлийн холбоотой, Ежов нь ижил хүстэн байжээ. Харин Сталины сөрөг үзэлтэн байж болцсогүй хүмүүсийг устгах үүргээ энэ хоёр хүн бүрэн дүүрэн биелүүлж байв. Тэгвэл Берия нь эднээс хавьгүй илүү ухаантай, залтай, муу санаатай байжээ. Ийм биссэн бол төрийн нэг гол суудалд олон жил тогтож чадахгүй байсан бизээ. Берия Ахмад большевикуудын нэг биш байв.
Түүгээрч барахгүй 1931 он болтол Сталин түүнийг мэддэггүй байжээ. Тэгээд Сталин өөрийн хамтран зүтгэгчдийг устгахдаа тэдэнтэй альж талаар холбоогүй, нууц ажиллаж хамт хийж яваагүй, хувьсгал хийгээд иргэний дайндч мөр зэрэгтэж яваагүй хүнийг сонгож авсан байна. Берияг сайн мэдэх Сергей Киров, Серго Кавказын коммунистуудын удирдагч Лаврентий нар сөрөг тодорхойлт өгөөд байсан ч түүнийг сонгох шийдвэр гаргахад Сталинд саад болсонгүй. Эдгээр хүмүүс хожим нь Бериягийн нууц явуулгаар юм уу? Түүний шууд оролцоотойгоор амиа алдсан юм. Муу юм хийлгсэн хүмүүсээ устгах зорилтыг Сталин тэргүүн зэрэгт тавиад байсан чухам тэр үед Берия нүдэнд нь азтаяа өртсөн гэдэг. Тухайн үеийн дэглэмийн хамгийн нууцлагдмал, хамгийн аимшигтай Сухановка гэдэг шоронд Ежовын орлогч Михаил Фриновский, Леонид Саковский болон гадаад дахь тагнуулын байгууллагын тэргүүн нэрт чекистүүд эцэст нь ардын комиссарыг өөрийг нь хорив. Берия болохоор ажил тарсны дараа нэлээд орой энэ шорон дээр нь мөрдөнд байгаа хүмүүстэй ажиллах нь түүний хувьд нэг ёсны амралт байсан гэртэлтэй. Ежовыг 20 оройноос мөрдөн байцаагч руу анхудаа гайчих хооронд л хуйг Мальцев түүний гарыг хугарсан нь шоронд ямар ёс суртахуун байсныг гэрч юм. Ежовч Сталины байгуулсан 20 газруудад ямар ёс суртахуун ноёлж байдгийг сайн мэдэх тул өөртөө тулгасан хэргийг бүгдийг нь хүлээж мэдүүлэгт гарын үсгээ зурж байсан аж. Бериягийн шийдвэрээр Сухановкад ирсэн хүмүүсийн дотор зөвлөдийн домогт тагнуулч Дмитрий, гадаад хэвлэлийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Евгений Гнедин, Сталины хувийн архитектор Мирон Миржанов, зөвлөлтийн сөрөг тагнуулын байгууллагын шилдэг удирдагч Мейер Трислер, Азербайджаны цэргийн ардын комиссар Чингис нар байсан аж. Тэгэхдээ 3 хүний хувь заяаг энд хамгийн аимшигтай шийдсэн гэж үздэг байна. Эхнийх нь Иван Бовкун Луганец бөгөөд түүнийг Хятадд бүрэн эрх төлөөлөгчөөр ажиллаж байхад нь гэргийтэй хамт дуудан ирүүлээд сэм баривчилжээ. Түүнийг олонний өмнө цаазалж зүрхлээг учраас устгах тусгай арга боловсруулахыг Берия өөрийн ажилтнуудаа даалгасан байна. Гүржийн дотоод явдлын яамны орлогч сайд дэслэгч генерал Шалва Цэретелийн өгсөн мэдүүлэг саяхан ил болсон юм. Намайг Бериягийн орлогч Коболов өрөөндөө дуудаад баригдаад байгаа 2 хүнийг 90 булсын аргаар устгах шаардлагатай байна гэв. Энэ даалгаврыг бидний 3 хүнд өгч буй бөгөөд тэр хүмүүсийг Москвагаас Тбилис руу галт тэргээр явж байх замд нь Гүржийн нутаг дэвсгэр дээр устгах ёстой байв. Кутайсийн хот хүрээгүй явхдаа бид тэдгээр хүмүүсийг устгасан. Владимирский эмэгтэйг нь алгаар цохиж алсан. Би эрэгтэйхэн толгоороо алгаар цохиж манай нэг ажилтан багалзуурыг нь шахсан. Тэрбээр дараа нь цогцсуудыг шуудаад хийж машинд атсан. Тэгээд өхөксдийг осолд өртсөн болгохын тулд дээрээс өгсөн үүргийн дагуу автомашины осол зохион байгуулсан. Дотоод явдлын яамны ажилтан байсан Вениамин Гүлст бас нэгэн түүх ярьсан байдаг. Дуудсан ёсоор намайг Берия дээр очиход зүйлд холбоотуулсан маршал Куликийн гэргийг таних уу гэж асуугаад тань гэхэд Берия түүний ганцаараа байхад нь уулгаалах хэрэгтэй байна. Цэретели, Владимирский хоёрыг чамд туслуулна гэлээ. Энэ эмэгтэй тохиолдсон явдал хүний санаанд багтамгийн харгас хэрцгий юм. Москва хотын сайхан хүүхнүүдийн нэг Батлан хамгаалах ардын комиссарын орлогч Григорий Куликийн эхнэр 1939 оны 7 дугаар сард гэрийнхээ хажууд явж байгаад орс ороггүй алга болчихжээ. Кулик энэ явдлыг Берияд өөрийн биеэр дуулгаж улс даяар ирж хайх ажил өрнүүлв. Бүсгүйг 10 жил хайж 15 бот хавтас тэрэг бүрдүүллээ. Тэгтэл Бериягийн даалгавраар хулгайлсан Куликийн эхнэрийг Сухановын шоронд байцааж байжээ. Түүнийг тагнуулын хэрэгт сэжгэлсэн аж. Тэгээд сарын дараа Бүтээрийн шоронгийн дарга Миронов дотоодыг хамгаалах ардын комиссариатын даамал Блохин нар буудаж орхисон байна. Григорий Кулик маршал цол хүртлээр албахааж зүйлд холбоотуулсан баатар болсон юм. Гэвч 1947 онд түүнийг баривчилжээ. Зөвлөлтийн цэргийн 3-5 дарга Сталиныг шүүмжилж ярилцсныг нууцаар хальсанд болгож авсан нь тэднийг баривчлах шалтгаан болсон төдийгүй тэр гурвыг 1950 онд буудан хороосон байна. Ингээд л Куликийн эхнэрийг ирж хайх ажил зогсжээ. Сталины хамгийн дотны хамгийн ихтгэлт хүн Берия болсон нь санамсаргүй явдал биш байв. Тэд өрөөндөө юу ярьдаг байсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ тааварлахад төвөгтэй биш.
Сталинд ойр байсан хүмүүсний дурснаар бол Сталин, Берия хоёр заримдаа бусад хүмүүсийн дэргэд гүрч хэлээр ярилцдаг байсан гин. Бусдын чихэнд сонсгомгүй зүйлээл тэд ийн ярьдаг байсан ойлгомжтой. Авгаа эх орны дайны жилүүдэд Берия батлан хамгаалах үйлдвэрлэлийн сайн зохион байгуулагч болохоо харуулсан. Атомын бөмбөг хийх ажлыг удирдсан гэх бодолтой хүмүүс байдаг. Үүнд үнний хувь бий. Гэхдээ тэр бүхнийг олон мянган хүний мах цусаар бүтээж байсан юм. 1941 оны намар зөвлөлтийн нис хүчний дээд зындааныхныг олноор нь хятсан сэтгэл шимшрүүлэм. Хор хохирол учруулсан тагнуул хийсэн хэмээн буруутгаж дан эхлэхийн өмнөх нь агаарын цэргийн хүчний өндөр албан тушаалын хэсэг хүнийг баривчилсан байна. Эхний ялагдал хүлээсний дараа л эх орноо хамгаалах хүсэлтэй хүн болгонд тэр боломжийг олгох шаардлагатай байсан мэдээж. Тэгвэл Берия огт өөрөөр ажиллаж байв. Москва дайсанд эслэгдэж болзошгүй болоод байсан үед түүний шийдвэрээр шоронгуудыг нүүлгэж эхэлжээ. 10 дугаар сарын 28-нд Барбиш тосгонд 20 хоригдлыг цааслахдаа буудан хороосны дотор зөвлөлт холбоотуулсан баатар, нис хүчний дэслэгч генерал Павел Рычагов, Евгений Птухин, Иван Проскуров, хорондоо генерал Георгий Штернар байжээ. Зөвлөлт холбоотуулсан 2 удаагийн баатар генерал Яков Смушкевичийг хүнд өвчтэй байхад нь буудахаар дамнуургаар авчирч байсан гэдэг. Чухам тэр үед Мария Цветаевагийн нөхөр Сергей Ефрон алагдсан байна. Орловын шоронд 157 хоригдлыг хорооход тэдний дунд Украины сайд нарын зөвлөлийн дарга Ахмад Башвик, Христиан Раковский нэр товсгалж зүүн эсээр Мария Спиридонова, эмч профессор Дмитрий Плетнев, Лев Троцкийн эгч Николай Ежовын ах байсан аж. Дайны дараа Берия алдар хөндийн оргилд хүрчээ. 1946 оноос улс төрийн товчооны гишүүн, социалист хөдөлмөрийн баатар, зөвлөлт холбоотуулсан хүндэт иргэн болов. Тэрбээр өөрөө цорын ганц хэнэрт сольшгүй хүн болохын тулд Сталины ойр орчмыг идэвхтэй цэвэрлж байлаа. Түүний санаачлахаар Төв орооны нарийн бичгийн дарга Алексей Кузнецовыг буудав. Энэхүү Кузнецов богино хугацаанд аюулаас хамгаалах байгууллагыг тэргүүлж байжээ. Сталины хамгаалтын албаны дарга генерал Николай Власкийг баривчилж, удирдагчийн нарийн бичгийн дарга нарын газрын удирдагч Александр Паскребишевийг зайлуулав. Молотов, Галинин, Паскребишев, Кусений Афган нарыг шоронд хорив. Берия 2 дугаар зэргийн албан тушаалд удаан байхыг хүсэхгүй нь Сталиныг нас бармах зэлт байв. Үнэхээр ч Лаврентий Павлович жолоодогч болохоор өмсөх хувцас байн өмсөж үзэн гадаад бодлогын балдсан хүчний эдийн засгийн асуудалд гар хөлөөд өрөх болжээ. 1953 оны 6 дугаар сарын 26-нд Берия Кремльд баривчилж 12 дугаар сарын 23-нд буудан алсан байна. Хожим нь маршал болсон Павел Батицкий генерал золтой байхдаа түүний туханд сум зоосон аж. Бериягийн хөлд олон хүн жирэгдсэн мэдээж ах дүү нар нь ч хохирсон. Берия баригдсныхаа дараа олон жил нөхөрсөн Георгий Маленковд бичсэн анхны загталтаа боломж олдвол гэргий хөгшин их хүү Серго нарт минь анхаарал тавиарай гэсэн байжээ. Бериягийн гэргий Нина хүү Серго нарыг нь шоронд хийв. Горкийн ач охин Сергогийн гэргий Марфач бас хүүхдүүдтэйгээ хорионд орсон байна. Гэхдээ ээж нь Климент Ворошиловт загтал бичсэний ачаар 2-5 настай 2 охинтой жирэмсэн залуу их шийтгэлээс мултарсан аж.